Сайн байцгаана уу интернет технологи орхотнуудаа гал морин жилийн мэндийг дэвшүүлье. За AI подкастын эхний дугаарт тавтай морил. За бид ийхүү дөрөв дэх дугаараа яг химэл уянд төвлөрсөн химэл уяны талаар зөвхөн ярьдаг подкастынхаа дугаарыг бол эхэлж байна. Мэдээж өнөөрөө надтай хамт инх банлаа бит хоёр химэл уяны талаарх сониочны талаар ярих болно. Орой мэндийг хүргэе. Орой мэнд. Сайн бацгаана уу. За өнөөдрийн ярих сэдв бол бараг хамгийн чухал нь гэж хэлж болох байх. Яагаад вэ гэхээр яг энэ химэл уяны салбарт тэргүүлж байгаа яг өрсөлдөөний тэргүү игнэнд явж байгаа нэг 3-4 хүн компани байгаа. За тэрний хамгийн гол компаниудын нэг бол Anthropic-ийн гаргасан одоо химэл уяны бараг нэг талаараа тунхаг үндсэн хууль тий одоо энэ компани харж байгаа стратеги гэж бас нэрлэж болох бах тий энэ зүйлийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Тэгэхээр Anthropic-тэй холбоотой маш олон мэдээний headline гарчигнуудыг та бүгд харж байгаа бох. Яг энэ компани яг өнөөдрийн байдлаар өрсөлдөөний гол цэг дээр байна тий. Тэгээд яг юуны талаар ярилцах гэж байгаа лээ. За өнөөдөр болохоор Dario Amodei гээд Anthropic-ийн захирлын бичсэн нийтлэл байгаа. Химэл оюуны ирээдүйн талаар тэгээ бид нар юу яах ёстой юм бэ? Яаж энд ер нь химэл оюуны одоо хүчрхэг химэл оюун гэж энд хэлээд байгаа хүнээс илүү давсан оюун ухаантай химэл оюун гараад ирвэл бид нар ер нь яах вэ гэдгийг биднэрт ер нь бол ийм зөвлөгөө маягаар тэгээд ийм философи агуулгатай ийм нийтлэлийн талаар ер нь бол ярилцахаар байгаа. За би яг өмнөх Амката бичсэн подкастын дугаар дээрээ ярьсан. Гэхдээ энэ удаад бас дахиад яг энэ Dario Amodei-гийн нийтлэлийн талаар ярих гэж байгаа учраас баг зэргийн дэлгэрүүлээд Anthropic ер нь юу игээд яваад байгаа вэ? Сүүлийн эдийн саруудад гэдэг талаар нэг товчхон мэдээлэл өгье гэж бодлоо. За Anthropic яг одоогийн байдлаар Pentagon-то нэлээдгүй асуудалтай байгаа. За Anthropic стартапын химэл оюуныг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр Pentagon ашиглах зөвшөөрлийг хүссэн. Ихтэй өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр Anthropic компани зүгээс бол тэгж ашиглуулахгүй гэдгийг аль биесээр мэдгдсэн байна. За ингэснээр Anthropic компани дээр бизнес болон санхүүгийн талаас ямар хүндрэл ирж байгаа вэ гэхээр нэгдүгээр хар жигсаалтанд орж байгаа. Тэгэхээр Пентагоны хар жигсаалтанд орно гэдэг нь Америк нэгдсэн улсын төртөө холбоотой одоо бүх ажлуудаа алдж байгаа гэсэн үг. За мөн Пентагонтой хийх байсан 200 сая долларын гэрээ нь бол цуцлагдж байгаа. За мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Anthropic стартапын химэл оюуныг ер нь битгий ашиглаа гэдэг мэдээллийг хүртэл өөрийнхөө сошиал хуудсан дээр хийсэн бэл. За харин эсвэргээрээ одоо ChatGPT-г бүтээгч OpenAI компани Пентагонтой хилцэлд хүрч чадсан байгаа. Тэгээ Пентагонтой хилцэлд хүрсний дараачаар ChatGPT-г Америкийн хэрэглэгчид uninstall буюу одоо өөрийнхөө төхөөрөмж болон ухаалаг гар утсан дээрээс устгаж эхэлсэн байна. За энэ мэдээж бол тэр устгаж байгаа давтамжууд бол байнга л явагдаж байгаа шүү дээ. Хүн байнгын утсан дээр байлгаад ирнэ гэж байхгүй тий. Гэхдээ 400% нэмэгдсэн байна сүүлийн өдрүүдэд. За харин cloud-ийн хэрэглэгчдийн тоо улам бүр нэмэгдээд яг одоогийн байдлаар App Store дээр хамгийн өндөр таталттай химэл оюуны аппликейшн cloud болсон байна. Тэгэхээр хүмүүс болон хэрэглэгчид технологийн салбарын хорхоотнууд юунд итгэж байгаа вэ гэхээр Anthropic бидний талд байна гэдэгт итгэж байгаа. Тэгэхээр яг энэ итгэлийг авцсан байгаа компани одоо гол толгой болох гүйцэтгэх захирлын одоо чухал нийтлэлийн талаар ярих гэж байгаа гэж хэлэхэд болно. Тэгээ Dario Amodei-ийн хувьд бол өөрөө одоо OpenAI компанид ажилладаг байсан тийм. OpenAI компани CTO буюу технологи хариуцсан захирлаар ажилладаг байлаа. Тэгээд за CTO баха би буруу санааг бол. Тэгээд энэ хүн яг ChatGPT бүтээгдэхүүн болж гарахаас өмнө 6 инженертэй нийлээд тэгээд тусдаа гараад өөрийнхөө Anthropic гэдэг стартапыг байгуулад одоо OpenAI-ийн гол өрсөлдөгч нь болчихсон гэсэн үг. Тэгэхээр яг энэ салбарт болж байгаа өрсөлдөөн үнэхээр ширүүн өрнөж байгаа гэдгийг бол та бүхэн тэр сошиал медиа платформуд дээр явж байгаа OpenAI-ийн сайн альбом болон Anthropic-ийн Dario Amodei-гийн тэр энэтхийн AI Summit дээр нэгнийхээ гарнаас хүртэл барьж чадахгүй байгаа бичлэгийг бол харсан баг. Тэгэхээр уур амьсгал ийм ширүүн байна. Тэгэхээр Dario Amodei бидэрт ер нь юуг хэлхийг оролдож байгаа вэ гэдгийг хамтдаа харцгаая. Тэгэхээр түүний хувьд бол одоо 26-27 он бол гол хугарлын цэгэл гэж яриад байна тийм. Тийм. Одоо 26-27 онд одоо Amodei-гийн хилээд байгаагаар хүчрхэг химэл оюухан
гарч ирнэ. 26 оны сүүлээр 27 онд багтаад ч юм уу гарч ирнэ гэсэн ийм хүлээлт байгаад байгаа. Тэгээд энэ яг нэг өнөөдрийн тэргүүлэгч хиймэл оюун ухааны компаниг удирдах байгаа хүний үг гэхээр бас оргүй үг биш болох гээд байгаа. Ер нь л тэгэнгუთ энэ хиймэл оюун ухаан гараад ирчих юм бол бидний амьдралд яг юу нөлөөлөх юм бэ? Тэгээ ямар эрсдлүүд байгаа юм бэ гэдэг талаар ер нь бол энэ нийтлэл дээр ер нь бол дурдсан. Тэгээ тэрнээс гадна энэ эрсдлүүдийг бид нар ер нь хэрхэн давж гарах вэ гэдэг зөвлөмжийг ерөнхийдөө энд оруулаад өгсөн баг. Тэнгүүд ер нь бол найвлын шагналтай эрдэмтдээс илүү ухаалаг хиймэл оюун ухаан гарч ирнэ гэж хэлээд байгаа. Тэг хүнээс хэдэн зуун дахин илүү хурдан ажиллах чадвартай тим хиймэл оюун ухаан гараад ирнэ. Бүгдээрээ ер нь бол бие дааж шийдвэр гаргадаг тий. Одоо хиймэл оюун ухаанууд тийм болоод эхэлсэн байгаа. Тэнгүүд тэрнээс илүү болно гэдэг байгаа. За тэнгүүд хамгийн ихний эрсдэл нь болохоор ер нь хяналтаас гарах багт хиймэл оюун ухаан. Тэнгүүд одоо ингээд өөрийн гэсэн зорилготой болоод тэгээд бидний эсрэг ер нь л ажиллаад эхлүүл яах вэ гэдэг тийм асуудал үүсэж байгаа. Тэнгүүд эндээс яаж сэргийлэх юм бэ гингут одоо юу яана гэсэн үг. Хиймэл оюун ухаанд нэг юм хязгаарууд тавьж өгдөг. Одоо ч гэсэн ер нь бол тэгж байгаа. Хиймэл оюун ухаан чи бидний өгдөл дээрээс суралцж байгаа шүү дээ тий. Тэнгүүд бид нар маш их хэмжээний өгдөл оруулж байгаа тэрэн дотор саянч байгаа мууч байгаа. Бид нар өөрсдөө бас нөгөө контент маань ер нь тийм дандаа сайн байгаад идэв шүү дээ. Тэнгүүд наад нүүрэн дээр нь сайн болгож харуулдаг байгаа байхгүй бид нар дээр. Тэнгүүд одоо ингээд нэг хүүхд төсөхтэй адилхан гэж бас энэ дэр яриад байгаа байхгүй. Тэнгүүд хүүхдийг сайн хүн болоосай л гэж ер нь л өсдөө шүү дээ. Тэнгүүд сайн хүн болох эсхийг нь бол бид нар хэлж мэдэхгүй. Гэхдээ болохын төлөө хичээж байгаа. Яг тэрэн шиг л гэсэн үг л дээр нь бол. Тэгээ энэ дээр болохоор ийм хяналтууд тавих боломжтой байдаг. Одоо промто юу яадаг ч юм уу те. Ийм классификашн хийдэг. Энэ сэдвийг ярьж болохгүй гэдэг иймэрхүү юунууд. Тэгээ бүр ийм одоо хэмэл оюун ухааных нь одоо яг тархиных нь буюу одоо нейрон шүлжээнийх нь бүр ийм бүтц дээр нь очиж ийм шинжилгээ хийдэг. Тийм аргаар илүү сайн хэмэл оюун ухааныг гаргаж ирья. Тэгээ хяналтаас гарахаас нийлүүл сэргийлье гэсэн юм ярьж байгаа. Яагаад гэж байгаа вэ гэхээр одоо бид нар хэмэл оюун ухааны цаана ер нь яаж ажиллаад байгаа вэ гэдгийг мэддэггүй ер нь бол яаж бидэрт ингэж зөв хариултыг өгöd байгаа вэ гэдгийг ер нь сайн мэдэхгүй. Бид нар ер нь сурах аргаа мэдж байгаа. Яаж ашиглахаа мэдж байгаа. Тэгээд бүрэн яг цаанаа сони юу болоод байгааг нь бид нар мэддэггүй. Сүүлд гарсан нэг судалгаануудаас зүгээр ингээ харангуут одоо ингээд яг моделийн доторх ингээ жингүүдийн харьцааг ингээ харангуут зүгээр рандом та үйлдвэрлэж рандом баах юм гаргаж иржсэн нь зөв хариу гараад ирж байгаа байхгүй. Тэнгүүд энэ яг цаанаа юу болоод байгааг бид нар одоохондоо бүр юм гүрдэд мэдэхгүй. Тэгээ энэ өөрөө амар өндөр зардалтай технологи байгаа байхгүй. Тийм. За тэнгүүд эндээс ямар ч энэ хоёр аргыг ашиглаж бид нар сэргийлэх боломжтой гэж хараад байгаа юм. Тэгээд дараагийнх нь эрсдэл болохоор ер нь бол хувь хүн болон бүлгүүд буруугаар ашиглах гэдэг ч байгаа. Тэнгүүд энэ дээр болохоор одоо нэг юу гэх юмтэй зөвхөн нэг хүнд аваачаа цөмийн бомбыг хатгуулсан л гэсэн үг ер нь бол. Хэрвээ энэ хэмэл оюун ухааныг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр тавих юм бол тэгэхээр нэгсэндээ тэр хүн сайн хүн байна уу, муу хүн байна уу, эсвэл тэнэг хүн байна уу дээрээс хамаагүй тэр хүнд ийм амар өндөр технологи хэмэл оюун ухааныг хатгуулчих юм бол зүгээр ийм биологийн зэвсэг хийдэг ч юм уу тийм амар өндөр эрсдлүүд байгаа байхгүй. Эдрийг бүгдийн шүүх шаардлагатай байгаа гэсэн үг. Тийм технологиудыг бид нар хийх шаардлагатай гэсэн үг. Шүүх буюу тийм асуулт одоо цөмийн бөмбөг хэрхэн хийх вэ? Хэрхэн биологийн зэвсэг хийх вэ гэдэг асуултанд хариулдаггүй хэмэл оюун ухааныг бид нэр хийх шаардлагатай байгаа гэсэн үг. Тэгээд 3 дахь нь болохоор ер нь бол улс орнуудын дарангуйл гэж байгаа. Энийг бол хамгийн сайн хэрэгжүүлж байгаа улс бол ер нь хятад байгаа. Тэнгүүд одоо ер нь бол хийгээд эхэлсэн. Хэрвээ одоо энэ хүчрэг хэмэл оюун гэж яриад байгаа зүйл гараад ирчих юм бол ер нь энэ байдал тарих угаалттай. Тэгээ энэ зөөлөн хүчээр ингэж уусгаж явдаг байдлууд бол бүр хэрэгсэтрэх баха гэдэг юм ер нь бол яригдж байгаа. Тийм болохоор ер нь бол диктатуртай улсаас илүү арчилсан засаглалтай улсууд ер нь хүчрэг хэмэл оюун ухааныг төрүүлж гаргах шаардлагатай байгаа гэдэг юм ярьж байгаа. За тэгэнгүүт дөрөв дэх эрсдэл нь болохоор тэгш бус байдал гэдэг байгаа. Тэгэнгүүт энэ болохоор одоо бидний
ажилгүйтэл гэсэн үг. Дээрэс нь орлогын тэгш бус байдал гэсэн үг. Нийт одоо 30 он гэхтэл ер нь бол нийт ажлын байрны 50% нь бол байхгүй болно гэдэг байгаа. За тэгэнгუთ тэгээд улмаар ер нь цаашаа явсараад 90% нь ер нь бол байхгүй болно гэсэн тооцоо гарчаад байгаа. Тэгэнгუთ нийт нэгсэндээ эдийн засгийн 99%-ийг нийт хүн амын 1% нь бараг эзэмшихэр хэмжээнд хүрэх гээд байгаа гэсэн үг. Тийм эрсдэл байгаа. За тэгэнгუთ энэний дараа юу болох юм бэ гэхээр одоо нэг орсон тогтнох асуудал үүсэж байгаа. Тэгэнгუთ ажил хийхгүй, тэгээ амьдралын зорилго байхгүй болчингууд хүмүүс юу хийх вэ? Тэгээд орлогоо хаанаас олох вэ? Тэгэнгუთ одоо нэг юм суур одоо юм юу гэдэг ч юм уу те. Халамж маягийн зүйл өгдөг ч юм уу. Эдийн засгийн гэрэлтэнд оруулах тиймэрхүү судалгаанууд бас байдаг. Тэдгээр илүү их чимчих байх. Тийм тэгээд ийм сонин хямл оюун ухааныг шүтэх тийм маягийн зүйлс бас гараад ирэх аюултай. Эдгээр ер нь бол хамгийн шийдэхэд төвхтэй асуудлууд гээд байгаа юм. За нөгөө талаасаа тэр Пентагонтой үүссэн асуудал дээр Дарио Амадигийн нэг амар анхаарах ёстой зүйл нь юу байсан бэ гэхээр Пентагон зөвшөөрлгүй ашиглах юун дээр хоёр зүйлийг ингээд айгүйх тулгасан юм байна. За нэг нь дотоод тандалт буюу одоо Америк нэгдсэн улсын иргэдийг одоо олноор нь ингэж тандан судалгаад химэл оюуныг ашиглах буюу клаудыг ашиглах. За нөгөөх нь болохоор нисгэгчүүд төхөөрөмжийг тусламжтайгаар химэл оюуныг ажилуулах буюу нисгэгчүү одоо байлдааны төхөөрөмжүүдэд ашиглах. Энэ хоёр дээр л эсэргүүцээс. Энэ хоёр дээр болохгүй. Пентагонд тэгээ зөвшөөрөл өгөөгүй. Өөрийнх нь тайлбар юу байсан бэ гэхээр одоогийн байдлаар химэл оюун гэж байгаа энэ технологи ийм төрлийн шийдвэр гаргах төвшөнд бол очоогүй, хэтэрхий эрсдэлтэй байна гэдэг зүйлсүүдийг хэлжсэн л дээ. Тэгэхээр яг энэ агуулгуудаас нь өөрийнх нь одоо энэ нийтлэл дээр бичсэн эрсдлүүдийг нь харахад ч гэсэн мэдээж энэ байна. Нөгөө талаасаа эдийн засгийн тэгш бус байдал те. Энэ бол одоо хамгийн чухал. Нөгөө талаасаа хүмүүс маш олон их хэмжээгээр өөрсдийнхөө бүтээмжүүдийг хэд дахин ихсгэж чадж байгаа ч гэсэн бид нар ихэн үе дээрээ байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ яг ийм хүчирхэг хэмэл оюун, AGI, супер интеллиженс гараад ирвэл ингээхийн ялга оруулахын зурал те бид эдийн ажлын байр бол эдийн засгийн нөхцөл байдалтай шууд нөлөөлж эхлэх тийм эрсдэл бол бодит гэдэгт бол би итгэдэг. Тэгэхээр энэ дээр юу ямар шийдэл байж болох вэ эдийн засгийн тэгш бус байдал дээр? Энэ дээр харин түрүүний хэлсэн одоо нэг эдийн засгийг эргэлтэнд оруулах шаардлагатай болчихж байгаа шүү дээ тий. Химэл оюухан одоо бараг зардалгүй шахуугаар бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг тэр робот технологийн тусламжтайгаар үүсгээд эхэлнэ. Тэнгуут чинь энийг худалдаж авах хүн байхгүй бол ер нь бол утгагүй болчихно шүү дээ тий. Тэнгуут тэрэн дээр ийм суур ийм мөнгөн дүн хүмүүс цааруулга өгдөг тийм шийдлүүд ер нь бол яригадаад байгаа юм бил. Тийм. Тийшээгээл ер нь явах байх гэсэн хандлага харагдаж байгаа. Тэнгууд хүмүүс ажил хийхэ болчихно. Тэнгууд түрүүний тэр нөө орсон тогтхон асуудал гараад ирнэ гэсэн. Тэгээ сэтгэл зүйн асуудал үүснэ. Тэнгууд философийн бас зөндөө олон асуудлууд гарч иж байгаа. Эдгээр дээр нэлээд их шийдлүүд хэрэгтэй байна. Тийм байгаа. За антропикийн гүйцэтгэх захирал Дарио Амадигийн одоо бид бүхэнд сануулж байгаа 5 эрсдлийн хувьд бол ийм бай. Тэгэхээр энийг үргэлжлүүлээд нэг ChatGPT гарахаас өмнө гарч байсан за тухайн үед бас бестселлер болж байсан нэгэн номны талаар үргэлжлүүлээд ярих хэрэгтэй байгаа бид хоёр те. Тэгэхээр энэ номыг бол зарим хүмүүс уншсан бол маш сайн мэдж байгаа. Нэг юм цэнхэр автстай амьдрал 3 тэг гэдэг нэртэй монгол хэл дээрх ном байдаг. Энийг бол одоо MIT-гийн профессор одоо Макс Тегмарк гэдэг хүн бичсэн байдаг. Монгол хэлний орчуулагдсан байдаг амьдрал 3 тэг life одоо 3.0 тий англиар бол тэгээд энэ номон дээр юу гэж гардаг вэ гэхээр яг одоогийн байдлаар химэл оюун амьдралд орж ирснээр бидний амьдрал гэж байгаа зүйл 3 үе шаттай тий 3 үе шатны амьдралыг бид нар туулнаа гэдэг маш юм гүн гүнзгий агуулгатайгаар номын эхний хуудсууд бол эхэлдэг. Тэгэхээр энэ бол яг одоогийн байдлаар бидний амьдарж байгаа амьдрал бол амьдрал 2 тэг. За тэр супер химэл оюуны дараах үйл явдал бол амьдрал 3 тэг тий. Тэгэхээр 1 2 3 дахь амьдрал гэж яг юу вэ? За нэгдүгээр үе шат гэж яриад байгаа нь болохоор ер нь бол биологийн шат гэдэг байгаа. Энэ нь болохоор одоо нэг бактери юм уу те
энгийн нэг эст ч юм уу тэр амьдралыг ер нь бол хэлээд байгаа. Энэ нь болохоор програм хангамж тэгээд юу н одоо би одоо биологийнх нь би гэсэн үг шүү дээ. Аль аль нь ер нь бол ховслын явцад бий болдог гэж байгаа. Тэнгүүд энийг амьдрал 1 гэд нэрлэж байгаа. Тэнгүүд амьдрал 2 гэдэг нь болохоор ер нь бол соёлын шат гэдэг байгаа. Энэ нь болохоор биологийнх нь одоо бий буюу техник хангамж нь ховслын үр дүнгээр гарч ирсэн. Харин програм хангамж нь болохоор өөрсдөө зохиодог. Буюу одоо хүмүүсийг хэлээд байгаа гэсэн үг. Энэ нь болохоор хүмүүс бид нар чинь тархи ашиглаад ер нь бол юм сурдаг, мэддэг, тэрнгийн ашиглаад юмаа бүтээдэг. Тэгээд өөрөө тархийг хөгжүүлдэг буюу програм хангамжаа өөрөө өөрөө зохион бүтээж чаддаг гэсэн үг. Ингээд ангилчихж байгаа. Тэнгүүд амьдрал 3.0 гэдэг нь юу вэ хэлээд байгаа вэ гэхэлэр техник хангамж болон програм хангамжаа аль нэг нь өөрөө зохион бүтээх чадвартай тийм биетийг хэлээд байгаа. Тэрийг бол ер нь химэл оюун ухаан байна. Химэл оюун ухаантай хосолсон робот байна гэдэг тийм зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр амьдрал 3 рүү бид нар шилжихийн тулд ер нь химэл оюун өөрийгөө сургаж чадж гэнэ. Яг өөрийгөө сургаж эхэлснээр л тэр супер интеллиженс гэдэг зүйл дээр нь очно гэж ойлгож байгаа шүү дээ. Тий, одоо өөрийгөө сургаж эхэлснээр л ер нь бол дараагийн self improvement loop гэдэг байгаа. Ер нь бол өөрийгөө дахин сургах, илүү сайжруулах, тасралтгүй ингээд явах гэдэг юмыг ярьж байгаа гэсэн үг. Насан туршийн суралцах арга гэдэг шиг одоо бид нар бараг нөгөө өөрсдөө дотооддоо насан туршдаа яаж суралцах вэ гэдэг зүйлэн дээр ярьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бидний зохиосон програм насан туршдаа суралцдаг болчихжээ. Тийм. Тэнгууд энэ ном дээр бас нэг юу түрүүний Амадигийн хэлсэн зүйлсийг бас ер нь бол хэлдэг. Яг ерөнхий агуулгууд нь бол ер нь адилхан. Түрүүний тэр нэг тагнуул юуны эрсдэл гэдсэн шүү дээ. Ус орнуудын дарангууллын асуудал энэ төр гэдсэн. Ер нь бол Амадигийн хэлсэн зүйлс ер нь энэ ном дээр ерөнхийдөө гардаг. Тэгээ ер нь бол химэл оюун ухаан зорилготой болоод тэгээ тэр зорилгот нь нийцэхгүй байвал яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэнгууд энэ дээр нэг жишээ гардаг л да нэг шоргоолж ингээд юу байлаа л да. Өрөн дээр нь зүгээр ингээд санаатаагаар бид нар ус асах л да. Тэгээд тэр шоргоолжийг бид нар алчлаа гэж бодъё л да шоргоолжны үрийг. Тэнгууд яг үүндээ яаж өөр тохиолдол яаж болох вэ гэхэлэр зүгээр тэнд замын ажил явж байгаа болох байхгүй. Бид нар тэрийг устгахыг ч устгаагүй. Зүгээр л бидний зорилгот саад болж байгаа болохоор л устгацсан. Тэнд гэдэг тийм агуулга гараад ирвэл яах вэ гэдэг тийм асуудал гарч иж байгаа. Тэгээд гол нь амьдрал 3.0 дээр бас хэлээд байгаа санаа нь юу гэдэг вэ гэхэлэр бид нар одоо энэ AI буюу одоо artificial general intelligence гэдэг байгаа шүү дээ. Хүний оюунаас давсан химэл оюун ухаан. Хүний хийж чаддаг тийм хүний ерөнхий химэл оюун. Хүний хийж чаддаг зүйлийг бүгднийг чаддаг химэл оюун гэсэн. Энэ гараад ирсний дараа бид нар хамгаалтын асуудлыг шийдэх биш. Наан нь бид нар ярьж явах хэвээр энэ талаар шийдлүүд хайж явах хэвээр гэдэг санааг хамгийн их тодтогч хэлдэг байхгүй. Ер нь бол энэ ном дээр. Тэгээ энэ нь бас Амадигийн ер нь бол санаатай нийлээд байгаа. За тэгээд түрүүний нөгөө нэг өөрийгөө сургадаг гэсэн шүү дээ тий. Тэн дээр энэ дээр нэг намны хамгийн ихний хэсэг дээр омега тимийн түүх гардаг. Та тэрний талаар ярих юм. Тийм омега гэдэг нэртэй баг гардаг. Тэгээд би бол яг энэ номыг уншичаад тэгээ дараа нь ChatGPT гэдэг бүтээгдэхүүн гарсны дараачаар омега чинь нөбний юм биш гэж бодож илаа. Би бас яг тэгж бодож байсан. Тэгсэн чинь яг одоогийн нөхцөл байдал дээрээс ингээд ажиглаад хараад ирэнгүүт л омега нь баг антропик болж эхэлж байгаа. Юу гэдэг вэ гэхээр омега гэдэг нэртэй баг одоо супер химэл оюун ухааныг хөгжүүлж байгаа. Тийм байдалтайгаар бол одоо ном ихэлдэг. Тэгэхээр номын гол агуулга дээр гарч байгаа омега баг нууцаар нэг химэл оюуныг хөгжүүлээд тэгээд тэр химэл оюун одоо ээлж дараалтайгаар салбар болгоныг эзэлж эхэлдэг тий. Одоо жишээ нь кино салбар руу ороод өөрсдөө зохиолоо бичээд өөрсдөө дүрээ бүтээгээд өөрсдөө маркетингийнхаа ажлыг хийгээд өөрсдөө тасалбараа борлуулад өөрсдөө тэр тасалбараа борлуулах платформоо хийгээд гэдэг ч юм. Одоо ингээд бодоод үзэхээр тэр сэтэл нь л байхгүй болохоос сэтэл одоо амар чухал болж эхэлж байгаа юм тий. Тэр сэтэл нь л байхгүй болохоос биш одоогийн химэл оюунууд бүгднгийн эдгэрийг хийж чадчих байгаа тийм. За өөр дараад нь юу гардаг вэ гэхэд санхүүгийн салбар руу орж эхэлдэг. За крипто руу орж эхэлдэг.
Тэ крипто байдаг санагдаж байна. Ямар ч гэсэн санхүүгийн систем дээр одоо жишээ нь ханшийн зөрүүнээс сашиг олох гэдэг ч юм уу, тэ одоо энэ арилжаачдын хийдэг ажлуудыг хиймэл оюун бол үнэхээр бараг төгс хийх хэмжээнийх ихгүй юу, мэдээж энэ чинь датан дээр ажиллаж байгаа ажлууд учраас нэг салбараас олж байгаа орлогоо буцаагаад дараагийн том салбар руу орох санхүүжилттэй болгож хөрөнгө оруулалт хэлбэрээр ингэж хиймэл оюун өөрийгөө ингэж удирдах ашиглаад байдаг. Тэгэхээр маш цомхон баг хиймэл оюуныг супер хиймэл оюуныг бүтээж чадвал дэлхийг эзлэх хэмжээний одоо дэлхийн эдийн засгийг атгах хэмжээний тийм одоо хүчийг гартаа бий болгоно гэдэг тийм санаа гардаг. Энэ бол үнэхээр гайхалтай санаа байсан. Тэгээд энэ Texma одоо Tegmarkтэй Max Tegmark-ийн бичсэн энэ ном бол одоогийн бидний амьдралыг зөвгөнсөн тийм үнэхээр гайхалтай ном биз. Тэгээд тухайн үед бол мэдээж яг л ойлгоогүй ш тий. Ямар гоё уран зөгнөлт ном бэ л гэж бодож ирсэн. Тэгтэл биелээл юм л да ихнээсээ. Тийм, биелээд байна. Бид нар яг биелж байгаа эхнийх нь үе шат дээр ер нь л яваад байна. Энд болохоор ийм зөвхөн ийм төсөөллийн ийм түүх гэдэг шүү дээ. Ямаагийн саяны ярьснаар. Тэнгууд энэ дээр эннийх болохоор амар ийм гоё ирээдээд байхгүй. Тухайн ингээ байгууллага нууцаар ингээ удирдал компаниуд руу ингээл хөрөнгө оруулаад тэнд нь ингээл технологиг бий болгоод хорт авдрыг байхгүй болгоод тэг ингээл шийдэж чадахгүй байгаа эрчим хүчний асуудлууд, робот технологийн асуудлууд гэл бүх асуудлуудыг энэ дээр ингээд шийдэж байгаагаар юу нь бол гардаг. Тэгээ явсаар байгаа сүүл рүүгээ хэвлэл мэдээллийн байгууллагууд руу ороод хүмүүсийн оюун ухааны ингээд дэлхийн дайн байхгүй болоод тэгээ ингээд дэлхийн юм нэгдсэн дэлхийн засгийн газар руу ингээд явж байгаа бараг маягаар ингээд дуустдаг хгүй яг энэ нийтлэх нь. Одоо энэ номны эхлэлийн хэсгийн нэг юм зөвнөл нийтлэл шүү дээ тийм ч. Тэнгод гоёор яг ийм гоё ирээдүрөө бид нар уг нь явмаар байгаа хгүй. Арагшаага жоохон техникт талтай. Тий. Арагшаага бол тийм энэ ном маань бол техникт талтай. Тэгээд тэгтээ амар сонирхолтой ер нь бол байдаг. За тэгээд тэнгуут яадаг вэ гэхэлэр энэ дэр нэг сонирхолтой асуулт сони энэ дэр гарч ирдэг те. Тэнгуут бид нар ер нь бол мэддэхгүйгээр химэл оюунд удирдуулж ивэл яах вэ? Тэ. Би бас энийг ингэж бодсон. За энэ жоохон далиж магадгүй. Гэхдээ бүтээсэн байвал яаж мэдэх вэ? Одоо OpenAI компани сүүлд нөгөө нэг бүтцийн шинжилэлт хийх үед нэг ийм заалт шинээр нэмэгдсэн байлээ. За OpenAI компани өөрсдийнх нь зорилгоор болохоор 2030 он гэхэд AGI-д хүрнэ гэсэн зорилттой байгаа. Тэгэхээр бидэрт OpenAI-ийн одоо цаг хугацаагаар явал 4 жилийн хугацаа байна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ энэ компани AGI-г бүтээсэн гэдгээ зарлал хараат бас аудитаар шалгуулна гэдэг хөрөнгө оруулагч нарын заалт орж ирсэн байхгүй сая шинэ бүтцийн шинжилэлт орж ирэхэд магадгүй хин нэгэн нууцаар энд хүрчүүл одоогийн байдлаар бол арайчтай үрээгүүл бол гэж бодчих. Хүрцэн байвал сая манлагийн хэлж байгаачлан бид нар ингээд маш олон төрлийн манипуляц давтчихж магадгүй. За би хүрээгүй ч гэсэн нэг бид нар ийм төрлийн манипуляц давтж байгаа болов уу гэж бодож байгаа нэг зүйл аваалцсан. Тэрний үе гэхээр би сүүлийн 3-4 жил медиа салбарт ажиллаж байгаа хүний хувьд бид нэр сошиал медиа платформын манипуляц гэдэг зүйлд бол автаад айгүй олон жил болж байна. Энэ нь бол яг бодит эрсдэл. Мэдээж ChatGPT аль дээр гарахаас өмнө сошиал медиа платформуудын алгоритм дээр бол хиймэл оюун нэмэгдсэн байгаа тий. Тэгээд энийг манипуляцтай харгууд хийж. За би бүр айгүй гоё жишээг нь ярьж өгье та бүхэн. Тэрний юу вэ гэхээр Apple компани YouTube-ийн алгоритмыг манипуляц хийхэд бол ийм стратеги, маркетингийн стратеги ашигладаг. За Apple нэг шинэ бүтээгдэхүүн гаргалаа. Тэнгуэл тэр шинэ бүтээгдэхүүнээ ингээд контент бүтээдэг бүтээгч нарт ингээд үнгүү ингээд өгчдөг. За та туршаа гэд тэндээс ямар нэгэн төлбөр нэтер авахгүй. Тэгээд яаж манипуляц хийдэг вэ гэхээр тэр контент бүтээгч нар мэдээж олон зуун сая дагагчтай, subscription-да тийм контент бүтээгч нар оош. Бүгдээрээ нэг цагт контент апплод хийгээрээ. Альч бүст байсан амаагүй. Тунгод л боддоо YouTube-ийн алгоритм дээр нэг цагт нэг сэдвийн талаар маш олон захиалагчтай контент бүтээгч нар ийм контент оронгууд л за энэ чухал юм байна. Энийг хүмүүс сонирх юм байна гэл улам ингээл үзүүлээл энэ гэсэн үг шүү дээ. Тэ санал болгол улам санал болгол за эн чинь илүү эрэлттэй контент ингэж манипуляц хийх боломжтой. Тунгууд л бидний одоо химэл оюун болон одоо улс төр мөлс төртэй холбоотой зүйлсүүд дээр юу орж ирж байгаа вэ гэхээр
Мэдээж хэн нэгэн лобби хийж байгаа бол хамгийн түрүүнд сошиал медиа алгоритмыг лоббидно. Тэгэхээр сошиал медиа дээр гарч байгаа өндөр хандлттай буюу одоо хэдэн мянган лайктай контентууд ялангуяа тийм лоббины зорилготой манипуляцад өртсөн тийм хин нэгний зориудаар хийж байгаа контент байх магадлал маш өндөр. Тэнгууд л тэрийг нь одоо хэвлэл мэдээллийнхээ өөрсдөө мэдээ болгоод хийгээд байх тусам улам бүр аюултай болж эхэлж байгаа. Тэгэхээр ийм одоо луп буюу те одоо ийм цагираг дунд одоо бид нар эргэлдэж явах магадлал тун өндөр байна. Тэгэхээр аль болох сошиал медиа хэрэглээгээ багасга, дэлгэцний хэрэглээгээ багасга. Зүгээр л одоо амьдрий та одоо тийм. Тий. Одоо саяны тэр нэг Омега багийн хийсэн Prometheus гэдэг байгаа чинь төсөл байгаа шүү дээ тий. Тэр төсөл маань болохоор одоо өөрийнхөө кодыг ер нь сайжруулдаг гэдэг шүү дээ тий. Тэгээд ер нь бол хэдхэн өдрийн дотор баг хүний оюун ухааныг давсан юм л явах бүтээцэн гэж ер нь бол гардаг. Тэнгууд энэ дээр юу гарч ирж байгаа вэ гэхлээр Anthropic-ийн Cloud гэдэг хэмэл оюун ухаан өөрийнхөө кодыг өөрөө бичиж байгаа гэдэг юм. Ер нь бол гарч ирж байгаа. Тэнгууд ер нь энэ нэг self improvement loop гэдэг рүүгээ орцсон юм шүү. Ер нь аль хэдийн ороод эхэлсэн юм шүү гэдэг юу гарч ирж байгаа байхгүй юу? За. Тэнгууд энэ дээр яадаг вэ гэхээр Cloud Code гэдэг хүл байгаа. Тэнгууд Cloud Code гэдэг нь болохоор ер нь л хөгжүүлэгч нарт зориулсан код бичигтэн тусалдаг түүл. Тэгээд цаана Cloud-ийн AI байдаг. Тийм ер нь бол түүл байгаа. Тэгээд одоо бол бараг л дийлэнх девелоперууд Cloud-ийн модулийг ямар нэгэн байдлаар ер нь бол цаана ашиглаж байгаа. Cloud Code гэдэг түүлийг ашиглахгүй ч гэсэндээ ашиглаж байгаа бусад өөрсдийнх нь ашиглаж байгаа agentic төлөвлүүд нь бүгдээрээ ер нь бол цаана Cloud-ийн кодыг Cloud-ийн модулийг ер нь бол ашигладаг болчихсон. Тийм эрүүд бид нар амьдарч байна. Тэгээ Cloud ер нь бол хэмэл оюуны хэмэл оюухан ухаантай болсон нь ер нь баг энэ код гэдэг зүйл, програм хангамжийн код гэдэг зүйлийг сургалтанд ашиглаж эхэлснээс үүдэлтэйгээр баг хөгжил нь ер нь бол тесэрсэн гэж харагдаад байдаг. Датанда бид нар зүгээр энгийн текстээс гадна кодоор сургаад эхлэхэд код болохоор өөрөө логиктэй илүү зүйл болохоор тэгдэг гэж магадгүй. Тэнгуут одоо бид нар яг тэр нэг түрүү ярьсан AI бүтээх те хүчрхэг хэмэл оюуханыг бүтээх үе шатаа эхэлсэн юм шүү. Тэгээд тийм болохоор амад 26 оны төгсгөл ихт ер нь бол AI буюу хүчрхэг хэмэл оюун гарч ирнэ гэд хүнтэй зэрэгцүүд хэмэл оюун гарч ирнэ гэд яриад байгаа байж магадгүй ингэж утсан. За энэ дэр тэнгуут зүгээр би харьцуулаад бодож байгаа байхгүй юу? Тэнгуут одоо амьдрал дээр одоо байгаа ер нь бол Омега баг бол ер нь бол Anthropic болж тараад байгаа. Тэнгуут ер нь багийн удирдагч нь амаадын болчихж байгаа гэж харагдаад байгаа байхгүй. Тэнгуут энийг яг энэ дээр гардаг шиг ном дээр амьдрал 3.0 дээр гардаг шиг хариуцлагатай хэмэл оюуханы хөгжүүлье гэдэг юм амар их яриад байгаа. Тэнгуут ер нь энэ номтой ер нь ойролцоо түүхийг бид нар туулаад яваад байгаа. Тэгээд одоо ингээд хөгжил тэгтээ аюулгүй байх хэвээр. Тэгээд гэхдээ гол нь асуудал нь юу байгаа вэ гэхлээр одоо нэг Anthropic ингээд аюулгүйгээр хэмэл оюуханы хөгжүүл хийгээд байдаг. Бусдууд нь тэгвэл яах юм бэ? Бусдууд нь зүгээр ингээд бусдуудын бол Anthropic хийн чадахгүй шүү дээ, тий. Тэнгүүд ингээд төр засгийн хяналтууд бас орж ирэх шаардлагатай, хязгаарлалтууд орж ирэх шаардлагатай болж байгаа. Уг нь бол тэгсэн чинь Америкийн Пентагоноос л яг эсэргээр нь л хийгээд тах шиг байна, тий. Төрөний юунаас үзэхэд бол тэгээд нэг тиймэрхүү л байна да. Ер нь бол гэхдээ одоо энэ дээр бол ингээд нэг аюулууд байгаа. Тэдрийг бид нар бөөнөрөө мэдээд тэгээд тэрэн дээр ингээд хариуцлагатайгаар хөгжүүлэх л шаардлагатай байна гэдэг юм яриад байгаа. Тэр л хамгийн чухал байна. Тэрийг
тоохгүй өнгөрөөж болохгүй. Хитрхи зүгээр химэл оюухан чинь ингээд яах ч хүчтэй одоо байгаагаас илүү болохгүй гэж зүгээр ингээд хажиж болохгүй. Бид нар хариуцлагатайгаар ер нь бол хөгжүүлэх шаардлагатай. Тэрэн дээр ингээд шаардлагаа бид нар тавьдаг байх хэрэгтэй, ойлгодог байх хэрэгтэй гэдэг ийм шаардлагууд байгаад байна. Надаа за ерөнхийдөө өндөрлөлт өгч байна те. Төгсгөлд нь Дэлхийн эдийн засгийн форум дээрээс сонсч ирсэн химэл оюунтай холбоотой хамгийн одоо онцлогооц 2 ишлэлийн талаар та бүхэн санааг нь хэлээд дуусгая гэж бодож байна. Одоо яг энэ химэл оюуныг ер нь буруу тийшээ яваад байна шүү гэдэг зүйлийг айгүйх анхааруулдаг хүмүүсийн нэг болох Ювал Харари гэд зохиолч байдаг. За Хараригийн хувьд бол одоо хэрвээ химэл оюун үгнээс бүтсэн бол үгтэй холбоотой бүх зүйлүүдийг хийж чаддаг боллоо. Хэрвээ хууль гэдэг зүйл үг юм бол тэр хууль гэдэг зүйлтэй холбоотой бүх зүйлийг чинь химэл оюун хийж чаднаа. Хэрвээ утга зохиол үг юм бол утга зохиолтой холбоотой бүх зүйлийг хийж чаднаа. Хэрвээ математик гэдэг зүйл зүгээр нэг хин нэгний оюун санаанаас төрсөн тооны хэлбэр юм бол тэр болгоныг хийж чаднаа. Хүмүүс химэл оюуныг түүл буюу хэрэглүүр гэж одоо айгүйхан андуурж байгаа. Гэхдээ энэ бидний өмнө нь бүтээж исэн хэрэглүүр буюу тэ машин хурдснээс юугаараа ялгаатай вэ гэхээр энэ бодож чаддаг. Өөрөө шийдвэрээ гаргаж чаддаг. Өөрөө өөрийгөө хөгжүүлж чаддаг. Тим зүйл байна. Ер нь яг химэл оюун гэж яг юу юм бэ? Бид нар яг ер нь юуг химэл оюун гэж тодорхойлох юм бэ? Гэдэг суурай ихэд илүү сайн харъя. Ер нь буруу тийшээ яваад байна шүү гэдэг тим мессежийг өгсөн. Тэгээд нөгөө хүн нь болохоор Канадын ерөнхий сайд байсан. Канадын ерөнхий сайд буюу одоо ийм улс төрийн өндөр албан тушаалтан маш сонирхолтой нэг зүйлийг хэлсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр энэ химэл оюун гэдэг технологи чинь хитрхи нэг туйл руугаа чиглээд байна. Америк нэгдсэн улс, Хятад гэдэг хоёр компани дээр л улс дээр л төвлөрөөд байна те. Бусд нь бол ер нь бол айгүй жижиг тоглогч болно. За энэ дээр бүр ингээд геополитиктэй холбоотой бүр айгүй сонирхолтой зүйлийг нэг холбож хэлсэн. Тэрний байсан бэ гэхээр хэрвээ том тоглогч нар чиний улсын талаар ярьж байгаа бол чи тэр үед ширээн дүрэгдээгүй байвал чи өөрөө зоогон шүү. Тэр химэл оюун дээр ч гэсэн энэ зүйл байх магадлал айгүй өндөр буюу бид нар зүгээр ингээ хин нэгний дата бэлдэж өгдөг одоо тийм фермерүүд те. Тэгэхээр дата бэлдэж өгдөг фермерүүд болох золиос маш өндөр байна. За нөгөө талаасаа компаниуд удирддаг, компаниудын удирдлагын төвшин дээр ажиллаж байгаа хүмүүс дээр өөрийнхөө туршлага болон санаагаа хэлэхэд юу байгаа вэ гэхээр төлбөртөө байдлаар нь ашиглах тал руу аль болох бодох хэрэгтэй. Яагаад гэвэл төлбөргүй байдлаар ашиглаж байна гэдэг нь датагаа тэр компаниудад алдж байгаа гэсэн үг. Тэгэхээр аль болох өөрсдийнхөө хувийн ноу хавыг тэг эсвэл компанитай холбоотой нууц юмнуудаа алдахыг хүсэхгүй байгаа бол одоо төлбөртөөг нь ашиглах эсвэл одоо open source модулуудыг авч ашиглах ч юм уу тэр тал дээр илүү анхаараасаа л гэж хэлж зөвлөх байна. Тэгээд зарим талаас зарим зүйл хитрхи уйтгартай, хитрхи төвхтөө болж иж магадгүй химэл оюун орж ирснээр гэхдээ би сүүлийн үед юуг айгүйх өөр дээр анзарж байгаа вэ гэхээр бид нар өөрсдийнхөө оюун ухааныг басч болохгүй. Бид нар өөрсдийнхөө оюун ухаанд итгээд би нэг хэсэг айгүйх ингээд өөр дээрээ анзаарсан чинь юуг анзаарсан бэ гэхээр би яг ChatGPT гараад хэдхэн цагийн дараачаас л ChatGPT-г ашиглаж үзсэн юм баггүй. Тэгэхээр чи 3 жил хагас болж. Тэгээд бараг 1 жил ингээд тасралтгүй ашигласны дараа миний ингээд нөгөө нэг логик сэтгэлгээ, нухацтай сэтгэлгээ тэ тэд нар ингээд жоохон үхээд байгаа юм шиг санагдсан. Юм хооронд ингээд логикоор нь бодох тэ инээ тэрэ гэж юм уу. Тэгээд ер нь жоохон хэрэглээгээ багасгаад арай нэг жоохон өөр тийшээ чиглүүлж мэглүүлээд ингэсэн чинь арай өөр болж эхэлжсэн. Тэгэхээр тэр тал дээрээ бас айгүй анхаарах хэрэгтэй. Аль болох өөрсдийгөө хөгжүүлэх дээр анхаараарай. За мөн химэл оюун биш хүн чиний яг бодит чинхээ хамтрагч шүү гэдгийг дахин нэг удаа сануулъя. Энэ удаагийн подкасттай хамт байсанд баярлалаа. Тэгээд гал морин жилдээ хэдүүлээ гал шиг химэл оюуныг ашиглана. За баярлалаа. Баярлалаа.
Баяртай.